одоо нэн яаралтай байгуулж одоо шалгах одоо ард түмний мэд хэргийг хангах энэ төр хороо бол харьбины гэрээгээр байгуулах ийм харьбины хилцээрч гэж яриад байгаа шиг байна. Харьбины гэрээч гэж яриад байгаа шиг байна. Энүүгээр одоо байгуулах төр хороо юм аа. Тэгээ хэрвээ одоо өнөөдөр дөрөвдүгээр удаага санал хураалгавал одоо хууль зөрчсөн болно. Тэгээ яагаад ингэж улаарайд байгаа? Яагаад одоо тэгээд хууль зөрчиж оруулж ирж ингээ энэ хураалах гэдэг энэ төр гэдгийг одоо бид нар ойлгохгүй. Энийний цаана бол маш их одоо Монголын ард түмэнд нэг гохиролтой байж болзошгүй. Одоо 10 тэрбум долларын алдагдaltaа гэж яриад байгаа. Энэ одоо Монгол улсын төвөргөнд шилжүүлээд үүсгэх юм бол 36 их найд буюу Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг таашахгүй шүү дээ. Бид нар ч одоо 80-аад их найдын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ийм улс гэж явдаг. Тэгээд энэ одоо хилцэх ярих, энийг мэд хэрхийг ард түмний мэд хэрхийг хангах хэрэг алдаатай буруу зөрүү жоох юм байгаа бол энийг зас залруулах ийм боломжтой олох гэсэн ийм л юм яваад байгаа. Одоо тэгээ болиул болчихгүй юу, тэгвэл тэхгүй юу гэсэн ийм зүйлийг одоо ганц нэг бас гişүүд яриад байна. Тэгэхээр одоо энийг тухайн үед жилийн өмнө хийх гэж байхдаа бол Монгол улсын их хурлын гишүүдийн чуулган дээр одоо мэдээллийг бол бүрэн гүйцэтгэв өгөөгүй, үнэ яриаггүй, тухайн хилцээрээ одоо боломжийн нөхцөлийг бол танилцуулаагүй, анх орж ирэхдээ бол Гаттин компани захаа гэсэн ийм захаа барайл гүйжсэн шүү дээ.